баримжаал байх юм таастаа. Өчигөө сайн өсгч бол хэлэхгүй нэ. Дундаж уншигч юм да. Яг 20-30 орчим ном уншдаг болов. Ер нь ихэнхдээ өөрийнхөө хийж байгаа ажилтай холбож уншиж байна. Одоо түүх судалгааны номнууд цуглуулж унших. Бичиж байгаа юмтай холбоотой баримт материал, шүүх мөрхөө байдлаар. Тэгээ ном уншнууд ч их өөрчлөлтэй. Зүгээр хэд ном авчираад нэг хэд эргүүлж байгаад нэг ганц баримт материал хараад үгүй бол нэг эхнээс нь дундаас надгаас нэг 2 хуудас уншаад аргашин тавьчих уншлаа гэж хэлэхгүй л байна л да. Тэгээд одоо юу гэдэг ингээд эргүүлж үзээд хараад аргашин тавьж байгаа зарим тохиолдолд магадгүй ахиж хийсэхгүйгээр тавьж байгаа тийм номууд бол байгаа. Тэгээд тэр номууд бол бараг л одоо өтөр болгож шахав байж болно. Тэрийг бол ном унших гэж хэлэхгүй л да. Ер нь ном унших гэдэг маань зөвхөн миний ойлгочоор бол тэр өстой нөгөө хуудас бүрээр үг бүрээр нь одоо шимж мүлжиж хэрэгцүүлж бодож байрч тавьж уншиж хийж ном уншсан болох байх. Гэхдээ тийм номууд харамсалтай нэг ховор үйдэг. Ихэнх номууд ер нь бол гүйлгэж харах юм уу? Үгүй бол эхнээс нь хоёр хөлбөр харах тэр нь төгсгөл харах бүрэ болохоор шахуу тийм номнууд ихэнхтэй байх нь байна. Мэдээж хэрэг одоо түүх, судалгаа, шинжлэх ухааны талын философи талын номуудыг бол арай өөр төвшөнд өөрчлөлт тэгж унших болцоо номууд бас байна. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд би голдоо хятадын уран зохиолыг дагнаж уншлаа. Хятадын уран зохиолыг дагнаж уншдаг нь нэгдүгээрт хятадууд уран зохиолын дэлхийд маш хүчтэй төрж гарч ирж байна. Сүүлийн 10 гаруй жилийн дотор хятадын урлаг, кино урлагч нар, уран зохиолч нар тэр хүчтэй төрж гарч ирж байгаагийн цаана юу вэ гэдэг юм их сонирхолтой татчих. За мэдээж одоо олон янзын учир шалтгаан хэлнэ. Одоо улс орон одоо зэрэг мандсан эдийн засаг санхүүгийн хүч чадал сайтай байна. Дээр нь ч одоо тэр хэдэн зуун сая хүнээс бичиж байгаа бичдэг хүмүүсийн тоо хэд байх вэ? Манай 3 сая бичдэг хүний тоо хэд байх вэ? Тэндээс шигшгтэж гарч ирж байгаа хүмүүстэй мэдээж ойлгомжтой байна гэх мэтлэнгээр. Гэхдээ хятадын уран зохиолын зэрэг мандалт гэж хэлж болохоор байгаа. Энэ зэрэг мандлынх нь гол нэг мөн чанар нь юу вэ гэхээр энэ дэлхийд хятад мөн чанарыг, хятад хүний дотоод ертөнцийг, хятад ахуйг дэлгэр нээж чадж байгаагаараа тэрийг уран сайхны өндөр түвшинд илэрхийлж чадж байгаагаараа одоо энэ орчин үеийн хятадын уран зохиолын нэг нууц нь, чадал нь иж хитэн байна уу гэж харагдаж байна. Зарим нь одоо 5 ном зэрэгцүүл тавьж байгаа унших тохиолдол байна. Тэгээд нэг ном уншиж байгаад одоо залхуу өрөх юм уу ядарах үед сэлгээд нэг өөр нэг ном бариад авах төр сэвгээд огтөр агуулгатай ном бариад авах төр хүн сэрэгдэх юм уу тиймэрхүү юм бол байна. Захин гэтэлэр нэг хэд ном зэрэг тавьж унших юм да. Нэг номыг одоо зүгээр барьж аваад эхнээс нь аваад дуустал тэр амтрхан уншдаг юм бол одоо ер нь бидний насан дээр нь баг байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгээ хүүхд залхуу насанд бол тиймэрхүү номыг барьж аваад орхосоод нойргоо одоо ингээд уншдаг юм бол байсан. Одоо бол арай өөр өнцгөөс харж уншиж байгаа болох дээр одоо бараг зарим нь бол хүчтэй уншиж байгаа юм байна шүү дээ. За зэрэг мандлын үеийн Италийн гүн ухаанч сэтгэгч Becco de Mirandello гэж хүн байсан. Манай үний нэг санаа байдаг л да. Хүн өөрөөгөө бүтээдэг гэж. Энэ юу гэсэн үг гэхээр нэгэнт хүн нас үеинд хүрээд ухамсартайгаар ямиг сонгох болцоотой болсон цагаас хойш өөрөөгөө одоо бүтээх болцоо гараад эхэлж байгаа. Тэгэхээр өөрөөгөө бүтээн гэдэгт
уншиж байгаа ном онцгой чухал ач холбогдолтой. Ялангуяа энэ зав үеч одоо завж үлээгүй одоо өмжүүлчихсэн ирчилсэн юм цаг үе шүү дээ. Ийм цаг үед одоо шилдэр үлдэр ялангуяа бестселлер гэдэг тийм номтой зурвалт цагийг өргөх нь бол залуучуудад хайр юм байхгүй юу. Тэр бол өөрийгөө ямар хэмжээнд бүтээх вэ гэдэг нь чиний уншиж байгаа номоос шууд хамаарна гэсэн үг. Тэгэхээр аль болох чанартай мэдлэг эргцүүлэн бодох юм санаанд одоо нэмэр болсон хөрөн одоо талаас таарсан тийм мэдлэг бодол сэтгэлгээний номуудыг уншвал илүү үр дүнтэй. Тэр түүнээс одоо юу гэдэг би бол тэр хүнийг өөрийгөө хөгжүүлэхэд тэр номыг бол тэр технологийн талын номнууд тэндээс нэг юм олддог гэдэгт би эргэлздэггүй. Яагаад гэвэл одоо юу гэдэг өөрийгөө хөгжүүлэх мянган сайхан арга зам заалаа гэхэд тэр номон дээрс байлаа гэхэд технологи байлаа гэхэд санаа байлаа гэхэд хүний дотоод сэтгэл зүрхэнд оюун санаанд өөрийгөө өөрчлөх хүсэл эрмэлзэл шин зэрэг байхгүй бол мянган сайхан одоо тийм загаад тийм олж уншаад нэмэр болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөвлөж хэлэх юм бол одоо энэ ширээн дээр ширээ рүү том одоо шүрв заагаад орчихсон байлаа гэхэд тэрийг багажгүй бол тэр бид яагаад ч болохгүй адилхан шийдэрч. Тэр одоо аптерч юм ямар нэгэн багч юм уу багчтай биш тэрийг авна л гэсэн. Тэгэхээр тэр баг тэр энэ лүү зоогоод орчихсон шүрвийг хадаасыг яаж авах тухай мянган сайхан зөвлөгөө уншаад чамд аптеркэм байхгүй бол тэрийг яагаад ч авч чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр аптеркэм бахны юу гэх тэр өөрийгөө өөрчлөх гэсэн өөрийгөө хөгжүүлэх гэсэн тэр дотоод хүсэл эрмэлзэл зориг л байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг хаанаас авдаг вэ гэхээр өнөөх тань мэдсэн сэтгэлгээнээс авна. Өнөөх одоо бид нар яриад байдаг тэр сонгодог сэтгэлгээний бүтээлүүдээс авна. Өөрөөр хэлбэл тэр бүхнээс хүн дотоод сэтгэл өнөвшил ёс зүй тань мэдхийн уг суурийг мөн чанарыг олж авдаг байхгүй. Өөрөөр хэлбэл тэр гөвцийг тэр аптеркийг авна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо манай зарим залуучуудын тиймэрхүү хандлага байж магадгүй. Ямар хандлага байна вэ гэхээр бестселлер болж байгаа номуудыг уншихгүй бол одоо хоцрогдож байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг байж магадгүй. Харин эсрэгээр байх хэрэгтэй. Тэр нийтийн ханартай явж байгаа урсгалыг дагах биш, сөрж харин тэр цөөнх уншдаг чанартай санаамыг уншсанараа чи тэднээс төрүүлнэ гэдгийг санаж байгаа хэрэгтэй. Өнгөрсөн жил нэг хөл үтсэн. Наанаа бол дархан хүний тухай дархчуулын ах амьдралын тухай юм шиг боловч цаанаа бол ерөөс урлаг гэж юм бэ. Урлагийн мөн чанар гэж юм бэ гэсэн агуулгаар өгүүлэг үтсэн. Тэрүүгээр маань дархчуул кино хийсэн. Тэгээд тэрний кино сценарий бичих санаатай байна. Тэр нь одоо 2-3 жилийн өмнө нэг манай засгийн хөрчлөж ярьдаг тэр хөрчлөлийн тухай нэг 2 жижигхэн тууж бичгээр эхлүүлээд тавьсан. Тэрийг дуусгахгүй бол одоо нэлээд удаа сүлжирч байгаа шиг байна. Тэр ямар учиртай вэ гэхээр ер нь чинь аймаг болгоны ард түмэн одоо өөр ингэсэн өрмөц онцлог шин чанартай байдаг. Одоо орон нутг болгон өөр тэр онцлог шин чанартай байна гэдэг чинь бусдаас илүү юм дутуу байна гэсэн үг биш шүү дээ. Ямар нэг өөр ингэсэн одоо өрмөц шин чанар байна. Тэрийн засагтааны хөрчлөгдөг тэр шинж одоо төлөв гэж юу юм бэ гэдгийг харуулсан тийм төвч бичих санаа нэлээд олон жилийн өмнө төрсөн. Тэрийг гүйцэх санаа байна. Яг тийм бичээ сууж байгаа учраас яг тэр засагтааны үеийн ард түмний амьдралыг харуулсан илэрхийлсэн түүхийн голдууд номодлолтоо сонгож уншиж байна.